Өнөөдрийн бичлэг дээр ухаалаг сэтгэл хөдлөл номдэр гарч байгаа сэтгэл хөдлөлийн 7 хэв шинжийг танилцуулах болно. Ер нь бол сэтгэл зүйн онолын үед бол хүн болгоны зан чанар сэтгэл хөдлөлийн байдал огт дахин давтагдчихгүй гэж үздэг юм билээ. Яагаад тэгэхээр бидний одоо зан чанар сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг байдал бол аав ээж хоёрын мань генээс ахуулаад хүүхэд насндаа бүр ихийн хөвлөд байхдаа хүртэл юу мэдэрч, юу харж, юу сонсч байсан бэ гэдгийг бүрэлдэхүүн нь одоо бидний зан чанар сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг байдал учраас ер нь бол одоо ихийн хөвлөд байхасаа яг адилхан зүйлийг мэдэрч, яг адилхан зүйлийг сонсож, хүүхэд байхдаа ч гэсэн яг адилхан зүйлийг сонсож мэдэрсэн тийм. Яг адилхан амьдралаар амьдсан хүн байх боломжгүй шүү дээ, тий. Нэг айлын хоёр хүүхэд байсан ч гэсэн ахыг нь төрүүлэхэд нь аав ээж хоёрын генийн байдал, тэр хүүхдээ хөвлөд байхад нь аав ээж хоёрын сэтгэл зүйн байдал яг дараачихан хүүхдийг төрүүлэхдээ яг адилхан давтагдана гэж байхгүй учраас ер нь бол сэтгэл зүйн онолын үед бол хүн болгоны зан чанар сэтгэл хөдлөл бол дахин давтагдчихвэ гэж үздэг юм байлээ. За гэхдээ сэтгэл зүйн онцлогоос нь хамаарат ер нь бол хүмүүсийг сэтгэл хөдлөлийн 7 хэв шинжид хуваах боломжтой юм гинэ. Тэгээ энийг ингээд яг уншиж байхдаа би өөрөө яг миний сэтгэл хөдлөлийн хэв шинж ямар хэв чанартай вэ гэдгийг онцолж мэдхээс гадна миний харилцаж байгаа хүн ямар сэтгэл хөдлөлийн хэв шинжтэй вэ гэдгийг мэдэх нь бас чухал юм байлээ. Жишээ нь одоо энэ сэтгэл хөдлөлийн 7 хэв шинж чанар донд нь нэг ийм шинж чанар байгаа байхгүй юу? Хаалттай бүрхэг хэв чанартай хүн. Энэ хаалттай бүрхэг хэв чанартай хүний ер нь бол сэтгэл хөдлөлийг маш бага мэдэрдэг. Дээрээс нь сэтгэл хөдлөлөө ч гэсэн маш бага илэрхийлдэг. Тэгээ энэ нь ерөөсөө тухайн хүн маань сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг хүссээгүй дээ. Эсвэл сэтгэл хөдлөлөө би илэрхийлж болохгүй шүү гэдээ ухамсартайгаар бодоод сэтгэл хөдлөлөө нуугаад байгаа зүйл огт биш. Угаасаа ийм хүн нь өөрөө сэтгэл хөдлөлийг маш бага мэдэрдэг. Маш бага мэдэрдэг учраас маш бага илэрхийлдэг. Одоо шив гунигтай кино үзлээ гэхэд яг ийм хүн бол гунигтай гэсэн мэдрэмжийг угаасаа маш бага хэмжээнд мэдэрдэг. Тийм маш бага хэмжээнд мэдэрдэг учраас маш бага хэмжээнд илэрхийлдэг гэсэн үг тий. Тэгэхээр энэ одоо бүрхэг сэтгэл хөдлөлийн бүрхэг шин чанартай хүн ямар сэтгэл хөдлөлийн шин чанарууд илэрдэг вэ гэдгийг нь толоо тогтоочих юм бол миний харилцаж байгаа хүн яг ийм бүрхэг шин чанартай байх юм бол нөгөө маань сэтгэл хөдлөө маш бага илэрхийлэх юм бол энэ хүн надад сэтгэл хөдлөө нуугаад байгаа ш. Угаасаа сэтгэл хөдлөө энэ хүн ийм шин чанартай хүн сэтгэл хөдлөлийг бага мэдэрдэг учраас бага илэрхийлж байгаа юм байна гэд буруу ойлголцохгүйгээр өөрийгөө зөв онцлоод нөгөө өнөө ч гэсэн зөв онцлоод зөв хариу үйлдэл үзүүлэх маш чухал ач холбогдолтой санагдсан байгаа. Тийм учраас долоолонгийн өнөөдрийн бичлэг дээр бүгднийг танилцуулъя гэж бодож байна. Өөрийгөө мэдхээс гадна бид нар чинь өдөр тутамдаа өөр хүмүүстэй харилцдаг учраас харилцаж байгаа хүнийхээ хэв шинжийг бас зөв тодорхойлоод зөв хариу үйлдэл үзүүлэх нь бас хэрэгтэй болоо гэж бодож байна. За нэгдүгээр нь уян хатан буюу спонж хэв шинжтэй хүмүүс. Спонжийн чинь онцлог нь өөрөө ингээд бацах юм бол бацсан яг яаж бацсан тэр хэлбэрт ингэж хувирдаг хэрнээ буцаад яг өөрийнхөө хэлбэрт орж чаддаг зүйлийг спонж гэдэг шүү дээ тий. Тэгэхээр яг энэ спонж төрлийн хүмүүс нь яг адилхан уян хатан ямар ч хүнтэй уулзсан тэр хүнийхээ одоо вайбт нь тэр хүнийхээ сэтгэл хөдлөлт нь яг нийцүүлээд байж чаддаг ч гэсэн төд удалгүй буцаад өөрийнхөө төлөв байдалд орж чаддаг ийм төрлийн хүмүүсийг спонж хэв чанартай гэдэг. Тэгэхээр энэ хүмүүст болохоор 6 төрлийн онцлог байдаг байгаа. За нэгтгэх нь болохоор тэд яг тэдэн шиг байж чаддаг. Спонж төрлийн хүмүүс яг уулзсан хүмүүстэйгээ адилхан байж чаддаг. Спонжууд бусдын аз жаргал, баяр баясгал, уйдгаргүйг, айц төгшүүрийг чин сэтгэлээсээ мэдэрч чаддаг онцлогтой. За хоёр дахь шин чанар нь хэм бол тэдэнд уучраа хэлбэл ойлгодог. Спонжууд нөгөө базангууд базалтаар болдог гэсэн шүү дээ тий. Тийм учраас хүн яг өөрийнхөө хэцүү байгаа ч юм уу, маш их баярлж байгаагаа ч юм уу, сэтгэл хөдлөл ямар байгаагаа спонж төрлийн хүмүүст нуугүй илэрхийлэх юм бол тэд нар маш сайн ойлгодог талтай. За тэгээд гурав дахь шинж тэмдэг нь болохоор тийм хүмүүс нөгөө спонжууд чинь базагдсан ч гэсэн буцаад хэвэндээ ордогоороо тэд сэргэхдээ маш амархан хурдан. Гүнгэлсэн ч гэсэн, гутарсан ч гэсэн буцаад хэвэндээ маш сайн ордог. Одоо сэтгэл хөдлөл бүр илүү хөөрсөн ч гэсэн буцаад хэвэндээ орохдоо амархан байдаг хүмүүс байдаг. За энэ хүмүүсийн спонжуудын 4 дахь онцлог гэх юм бол тэд бусдад урам зориг өгч чаддаг. Өөрсдөө нөгөө хэцүү зүйлтэй тулгараад ингээд базагдсан ч гэсэн буцаад хэвэндээ орж чаддаг учраас бусад хүмүүст маш урам зориг өгдөг. Гутарсан ч гэсэн бүтлгүүцсэн ч гэсэн буцаад хэвэндээ ордог учраас. За тэгээд энэ нь болохоор өөрөө тэр спонж төрлийн хүмүүс маань бусдад нэг урам зориг өгөхгүй л хичээгээл унснаа одоо бүтлгүүцнээ буцаагаад маш хурдан босоод байгаа юм ерөөсөө биш. Зүгээр л тэр хүний өөрөх нь онцлог нь өөрөө буцаад хэвэндээ орох чадвартай байдаг учраас бусад хүмүүст бол урам өгдөг. Гэхдээ энэ урам өгж байгаа нь саяны хэлсэнчлэн их урам өгөхгүй зориу тэгж үлдээд байгаа хэрэг огтосоо биш гэсэн байлээ. За тавдах нь болохоор тэд бол сайн сонсогчд байдаг. Харилцааны хамгийн чухал чадварыг бол сонсох чадвар гэдэг. Тэгээд энэ хүмүүс ч гэсэн харилцааны чадварыг маш сайн эзэмшихийн тулд ингэж сонсоод байгаа юм биш. Угаасаа л бусд хүмүүсийг нөгөө маш сайн мэдэрдэг, харилцаанд маш сайн ордог учраас өөрсдөө маш сайн сонсогчд байдаг гинэ. За тэгвэл энэ спонж хүмүүс нь ингэж сонсохоор нэг төгсгүй юм шиг хэрнээ энэ хүмүүс тэгвэл ямар сул тал байдаг вэ гэхээр тэд нэг бусдын ятгалханд амархан өртдөг. 6 дахь шинж чанар нь бусдын ятгалханд амархан өртдөг.
нөгөө хүнийг сонсоод мэдрээд гунигсан үнтэй хамт гуниглаад одоо баярлсан үнтэй хамт баярлаж чаддаг учраас хүмүүс надад хэцүү байна ч юм уу, надад нэг удаа туслаач ч юм уу, эсвэл тий надтай хамт баярлаач гэд хэлэхэд ятгалганд амархан ордог учраас сул тал нь гэх юм бол одоо зорилгоосоо хазаагаад илүү хүн төвтэй гэсэн. Хүний сэтгэл зүг хитрхи мэдрээд явждаг учраас хүнд хуурдагдах магадлал өндөр, амархан хуурдагдана, амархан ятгалганд өртөн, зорилгоосоо бас жоохон ухрах магадлалтай хүн төвтэй хүмүүс гэсэн. Сайн тал нь бол хүнтэй маш сайн харилцаж чаддаг, урам зориг өгдөг. Гэтэ сул тал нь хэм бол хитрхи их ятгалганд ордог. За та бодоод үзээрэй те, таны ойр хавьд спонж төрлийн хүмүүс хэр байна. За хэрвээ таны ойр хавьд спонж төрлийн хүмүүс байгаа бол та тийм хүмүүстэй харьцахтаа бол нэг нөгөө өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх нь бол зүгээр. Яагаад гэхээр тэд нэр яг ойлгож таны мэдрэмжийг тэр чигээр нь хүлээж авах байгаа. За эсвэргээрээ та өөрөө спонж төрлийн сэтгэл хөдлөлийн хэв чанартай хүн болвол одоо бусад хүмүүсийг ойлгож мэдрэх нь таны давуу тал боловч хитрхи ингээд ойлгоод мэдрээд ах юм бол та өөрөө зорилгоосоо холдох бас одоо таны хуурыг ч юм уу таныг ингээд ашиглая гэсэн хүмүүс та өөрөө хит автагдаж хит хуурагдах магадлалтай гэдэг бас юм сул талтайгаас бодож үзэх хэрэгтэй ахнэ. За хоёр дахь сэтгэл хөдлөлийн хэв шинж нь хөшүүн буюу төмөр хэв шинж чанар. Төмөр хэв шинж чанар. За төмөрийн одоо онцлог нь гэдэг юм бол тисэж үлдэх эсвэл хугарах гэсэн хоёрхан сонголт байдаг. Төмөр бол өөрөө яг тисэж үлдэн хатуу хэв шинж чанартай учраас тий тисэж үлдэн альск бол хугардаг ийм хэв шинж чанартай ингэнэ. Ийм хүмүүсийн хувьд болохоор тэдэнд бусдын сэтгэл хөдлөл мэдрэмж тийм ч чухал биш. Харин өөрийн сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмжийг нэн чухалчилдаг ийм хүмүүсийг хэлдэг гинэ. Тухайн орчин нөхцөл уур амьсгал донд өөрийн ая тах, тайван байдал, хөгжилтэй сэтгэл ханамжтай байдлыг чухалд тооцдог. Спонж төрлийн хүмүүсээс бол шал өөр байгаас тий. Спонж төрлийн хүмүүс бол нөгөө хүмүүсийг хит мэдрээд баг ажлын бүтэмжээс илүү хүн төвтэй байсан бол энэ төмөр хөвшин чанартай хүмүүс бол зориг төвтэй, ажил төвтэй. Энэ хүмүүст бол эсрэг хүнийх нь одоо тэр сэтгэл хөдлөл, эсрэг хүн нь надад гомдох ч юм уу тий тэр зүйл бол огт хамаагүй яг зориг төвтэй байдаг. За энэ хүмүүсийн хит онцлогийг дурдах юм бол төмөр хөвшин чанартай хүний нэгдүгээр онцлог нь болохоор яг тэд шулуун зураас шиг хүмүүс гинэ. Шулуун зураас шиг. Энэ нь юу гэсэн үг вэ гэсэн чинь одоо хэрвээ хүмүүс ядарч исэн ч хамаагүй тий ажлын цаг хэрвээ дуусаг бол ажиллаа хийх ёстой. Тэр ажиллаа хийх ёстой, ажлын цагт ажиллаа хийх ёстой гэдэг шалгуураа өөртөө ч тавина, бусд хүмүүс ч тавьдаг. Ийм хатуу чанга хүмүүсийг хэлдэг юм байна. Нэгдүгээр онцлог нь болохоор шулуун зураас шиг гэдэг нь ямар ч юм уян хатан чанар ахгүй. Яг л тэр чигээрээ. За жишээ нь ийм одоо төмөр хэв шин чанарын эцэг эхчүүд бол хүүхдтэйгээ болол тий хүүхдтэйгээ юу хийхийг хүсч мөрөөддөг вэ гэж асуухаас илүү энэ мэрэгчлэр сурсан, ийм ажил хийсэн чамд ирээдүйд явчаас инг тэг гэж яг өөрийнхөө үзэл бодлыг тулгадаг ийм хүмүүс юм байна. Тэгэхээр ер нь бол эсрэг хүнийхэн сэтгэл хөдлөл огт хамаагүй байдаг гэсэн үг. За ийм төрлийн хүмүүсийн хоёр дахь хэв чанар нь хэм бол тэд сэтгэл хөдлөл багтай. Өөрсдийнх нь тэр сэтгэл зүйн онцлог нь бусдаас хамаарал багтай байх хандлагатай учраас сэтгэл нь төдийл хөдлөөд байдаггүй. Бусад хүмүүс баярлах ч юм уу, бусад хүмүүс өөрийг нь гондоосон ч гэсэн сэтгэл хөдлөл нь бол бараг савладаггүй юм байна. За гурав дахь онцлог нь гэдэг юм бол тэд зорьсондоо хүрч чаддаг. Яагаад гэхээр одоо хамт ажиллаж байгаа хүний ч юм уу тий хамтрагч нь өөрт нь гомдсон ч гэсэн өөрөө зориг төвтэй байдаг учраас тэд нар бол зорьсондоо бол хүрч чаддаг. Гэхдээ харилцаанд бол одоо хэцүү байдаг. За нэг жишээ бичсэн байхгүй энэ дээр одоо жишээ нь ингээд дээд албан тушаалаас нь өөрт нь ингээд одоо шудраг бус одоо тийм одоо муу даалгавар ирлээ гэж бодъё л да тий. Тэгэх юм бол спонж төрлийн хүмүүс бол энэ даалгавар нь хэрвээ бусад хүмүүсийг хохирох ч юм уу бусад хүмүүст халтаа зүйл ах юм бол спонж төрлийн хүмүүс даргийнхаа үгэнд бол ордгүй юм гинэ. Харин энэ төмөр хэв шин чанартай хүмүүс бол даргаас нь ирсэн даалгаврыг яг биелүүлэх ёстой гэж үздэг. Тэрийг нь одоо ингээд ажилчдыг гомдоох ч юм уу ажилчдад жоохон одоо халтай даалгавар хийсэн ч гэсэн яг үүргээ бол биелүүлдэг гэж бичсэн байлаа. Тэгэхээр спонж төрөл бол энэ төмөр хэв шин чанартай сэтгэл хөдлөлтөй хүмүүс бол эсрэг гэсэн. За дөрөв дэх хэв чанар нь тийм бол тэд нэр сонсох дургүй. Яагаад тэгэхээр ажил төвтэй тэр одоо өөрөө бас бие төвтэй учраас бусд хүний сэтгэл хөдлөл тийм чухал биш учраас бусд хүмүүс өөрийгөө тайлбарлаж ярихад бол бараг сонсодгүй тийм онцлогтой байд юм байна. За дээрэс нь тэд нар ад жаргалыг бага мэдэрдэг. За ад жаргалыг бага мэдэрдэг гэдэг нь одоо тэр хүмүүс ад жаргалгүй гэсэн үг бол огтоосоо биш гинэ. Тэр нь юу гэсэн үг вэ гэсэн чинь тэд үр дүнг илүү тооцдог. Ад жаргал тэр сэтгэл ханамжтай байдлаас илүү тэр ад жаргал болон сэтгэл ханамжинд угаасаа нэг чухал ач холбогдол өгдөггүй учраас тэрийг нэг мэдрэхийг хичээдэггүй. Тэгээд энэ төмөр хэв шин чанарын чинь онцлог нь нөгөө нэг тисэж үлддэг эсвэл хугардаг гэдгсэн шүү дээ тий. Тэгэхээр ийм хүмүүсийн давуу тал нь хэм бол яг ажил төвтэй учраас ажлын гүйцэтгэл маш өндөртэй байдаг. За гэхдээ хугардаг гэх чинь харилцаан дээр бол нэлээд асуудалтай байдаг. Тэгээд ер нь бол ингээд сэтгэл хөдлөлийн хэв шин чанарууд чинь бид нэр ингээд өөрсдөө бүх хүмүүс ялгаатай шүү дээ тий. Угаасаа сайн болон давуу болон сул тал угаасаа бүгдэнд нь байгаа. За гэхдээ номын зохиолч маань төмөр хэв шин чанарыг бол баг зэргийн засах хэрэгтэй гэж бичсэн байлээ. За 3
дахь хэв шин чанар нь гэх юм бол нээлттэй ил тод буюу шилэн хэв шин чанартай. За шилний онцлог гэх юм бол дотор нь юу байгаа нь шууд харагддаг шүү дээ, тий. Тэгэхээр энэ шилэн хэв шин чанартай хүн гэдэг нь сэтгэл хөдлөл нь баярлаад байгаа мó, гуниглаад байгаа мó гэдэг нь бол ил тод байдаг. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг бол шууд илэрхийлдэг хүмүүсийг бол хэлдэг. За энэ хүмүүс бол нэгт нь бол энэ хүмүүсийн сэтгэл хөдлөл амархан хөдөлдөг. За гэхдээ сэтгэл хөдлөл нь амархан хөдөлдөг гэх тэгэхээр нэг ийм хин жижигхэн юмд амар баярлаад ч юм ийм хин жижигхэн юмд амар гомдоод байгаа мó гэхээр үгүй юм гинэ. Зүгээр л ийм жижигхэн юмд гомдсон бол гомдсноо шууд илэрхийлдэг, баярсан бол баярснаа шууд илэрхийлдэг учраас хажуу талаас нь харахад бусад энгийн хүмүүсээс хэтэрхий сэтгэл хөдлөл өндөртэй юм шиг харагддаг гэдгсэн байлээ. Тэгэхээр таны хажууд хэрвээ таны одоо та өөрөө эсвэл таны харилцдаг хүн чинь сэтгэл хөдлөл нь ийм одоо шилэн хэвшин чанартай тий ууралсан ч баярсан ч тэргээ байнга илэрхийлдэг бол тэр хүний бас ингээд хитрхи сэтгэл хөдлөл өндөртэй тий одоо юмд айгу эмзэг мэдрэмтгий ханддгаа гэж шүүмжлэлтэй хандаж болохгүй. Тэр хүн зүгээр л илэрхийлж байгаа. Хүмүүс энэ дээр бас тэгсэн байгаа байхгүй юу? Бусад хүмүүс угаасаа л бүгдээрээ л жижиг юмд баярлаж жижиг юм сэтгэл хөдлөлтөг өө. Гагцхүү энэ шилэн хэвшин чанартай хүний тэрийгэ бүгднийг байгаагаар нь илэрхийлждэг. Өөр шин чанартай хүмүүс нь болохоор тэрийгэ бүгднийг илэрхийлээд идэггүй учраас л сэтгэл хөдлөл багтаа юм шиг харагдаж байгаа боловч сэтгэл хөдлөлийн хувьд тэрийг мэдэрж байгаа мэдрэмжийн хувьд бол адилхан байгаа. Энэ хүн бол гагцхүү зүгээр илэрхийлт юм аа. Тэгэхээр ийм шин чанартай хүнийг бол хитрхи эмзэг мэдрэмтгий гэж хүлээж авах бол шаардлагагүй гэсэн байна. За ийм хүмүүсийн хоёр дахь шинж тэмдэг нь хэм бол тэд стресст бага өртдөг. Яагаад тэгэхээр стрессээ ингээд хүнд гаргаад ч юм уу ярилцчих юм бол хүн аюугаа ингээд тайвшраад стресс нь алга болчихдээ шүү дээ, тий. Ийм төрлийн хүмүүс баярлсан ч гомдсон ч нөгөөдхөө байнга илэрхийлж яадаг сэтгэл хөдлөлөө нуудах учраас стресст маш бага өртдөг юм байна. За мөн энэ хүмүүсийн онцлог нь хэм бол тэдэнтэй харилцахад хялбар байдаг. Яагаад тэгэхээр баярлж байгаа илэрхийлээд ууралж ивэл ууралж байгаа илэрхийлдэг. Таалагч ивэл таалагч гэж хэлдэг, таалагдахгүй бол таалагдахгүй байна гэж хэлдэг учраас тэдэнтэй харилцахад их хялбар байдаг. За гэхдээ дөрөв дэх шин чанар нь хэм бол тэднээс зарим нэг хүмүүс зайгаа барьдаг. За ялангуяа өөрхөн сэтгэл хөдлөлийг чөлөөтэй илэрхийлж чаддаггүй. За чөлөөтэй илэрхийлж чаддаггүй гэхээс илүүгээр эн чинь онцлог нь шүү дээ, тий. Сэтгэл хөдлөлөө бага мэдэрдэг ч юм уу, сэтгэл хөдлөлөө бага илэрхийлдэг шин чанартай хүмүүс бол ийм хүмүүстэй харилцахад хэцүү байдаг. Тэгэхээр магадгүй та өөрийгөө бодож үзээд би чи ингээл нэг уурлах юм бол шууд илэрхийлдэг, баярлах юм бол шууд илэрхийлдэг. Би чинь шилэн хэв шин чанартай хүн байна гэж бодож байвал одоо жоохон хаалттай төрлийн хүмүүс тантай харилцахад хэцүү байдаг учраас та бол тийм хаалттай жоохон хаалттай хүмүүстэй өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэхдээ жоохон даруул зүгээр гэсэн үг, тий. Бусад хүмүүсээ хүндлээд тэгвэл арай ингээд ойлголцоход илүү хэлбэр болно гэсэн. За дөрөв дэх хэв шин чанар нь болохоор хаалттай буюу бүрхэг хэв шин чанар. За энэ бүрхэг гэдэг нь бол ерөнхийдөө яг нэртэйг адилхан ерөнхий бүрхэг тий яг энэ нэг амар юу савсан амар баярсан ч амар гутарсан тийм юм байхгүй нэг ерөнхий бүрхэг тийм хүмүүсээ хэлдэг. За энэ хүмүүсийн нэгдүгээр онцлог нь юм бол саяны хэлсэнчлэн тэдний мэдрэмж сэтгэл хөдлөл нь бүрхэг байдаг. За бүрхэг гэд хэлэхээр одоо ингээд сайн ойлгогддог сэтгэл хөдлөл нь сайн ойлгогддоггүй гэхээр тэр хүн ингээд зориудаар би одоо сэтгэл хөдлөлөө мэддэхгүй гэж нуугаад байгаа хэрэг огтосоо биш тэр хүн маань өөрөө сэтгэл хөдлөлийг маш бага мэдэрдэг. Өөрөө аюу бага мэдэрдэг. Тэгээ бага мэдэрч байгаа учраас бага илэрхийлдэг. Ийм хин мэдэрснээ ийм мэдэрж ин гэж хэлж болохгүй шүү дээ, тий. Бүрхэг хүмүүс маань өөрсдөө угаасаа сэтгэл хөдлөлийн мэдрэмжинд бага байдаг учраас илэрхийлэн ч гэсэн бага байдаг. Тэгэхээр таны ойр хавьд яг ямар сэтгэл хөдлөлтөй байгаа нь мэдэгддэггүй, сайн тэрийгэ гаргаж илэрхийлдэггүй юм бүрхэг хэв шин чанартай хүн байх юм бол та тэр хүнийг сэтгэл хөдлөлөө нуугаад ийна, тотгошоогоо гэж юусоо дүгнж болохгүй. Тэр хүн маань угаасаа өөрөө бага мэдэрч байгаа учраас тэрийгэ бага илэрхийлж ин гэсэн. Тэрийг нь ойлгох хэрэгтэй. За ингэж утсан байна. Ийм төрлийн хүмүүсийг ойлгоход танаас харилцааны ур чадвар шаарднаа. Учир нь харилцааны явцад хялбар уншигдах шинж тэмдгүүд тэднээс бага илэрдэг. Тэдэнтэй үр дүнтэй харилцахын тулд харилцагч та нээлттэй ил тод байдлаар санаачдгыг гартаа авч харилцал харилцаа үр дүнд хүрнэ. Тэд юунаас болж ууралсан, яагаад баясаж буй тодорхойгүй байж мэднэ. Мөн бусдын сэтгэл хөдлөсөн бүх зүйлд тэд мөн адил сэтгэл хөдлөхгүй байх тохиолдол их байдаг. Тэгэхээр та өөрөө санаачлахтай байх хэрэгтэй. Бүрхэг хүмүүстэй харилцахтаа тий. Тэр бүрхэг хүмүүс нь ерөөсөө өөрөө зариудаа сэтгэл хөдлөө нуугаад байгаа хэрэг биш. Сэтгэл хөдлөлийг маш бага мэдэрч байгаа учраас та өөрөө яг нэг өөрөө санаачлахтаа тийм хүнтэй харилцахтаа тий. Сэтгэл хөдлөл чинь ямар байна гэж асуугаа тий. Ууралж гин үү, баярлж гин үү, гуниглж гин үү гэж ингэж зариудаар санаачлахтайгаар асуух хэрэгтэй юм гинэ. Тэрнээс ч тэр хүнийг буруугаар ойлгоо те сэтгэл хөдлөлөө нуугаад байна гэж ойлгохгүйгээр энэ хүн маань угаасаа бага мэдэрч байгаа. Гэхдээ тэр бага мэдрээд байгаа зүйл нь ямар сэтгэл хөдлөл вэ гэдгийг та санаачлахтайгаар асуух юм бол зариудаар нуугаагүй учраас танд хэлж өгнө. Тэгэхээр үр дүнтэй харилцахын тулд бол ийм төрлийн хүмүүсийн сэтгэл хөдлөлийн зариудаар шууд асуух хэрэгтэй гэсэн байна. За ийм бүрхэг хүмүүсийн дараагийн онцлог нь хэм бол тэд сэтгэл санааны хүнд байдалд орох нь бага байдаг. Яагаад гэхээр нөгөө нэг угаасаа бага
мэдэрдэг учраас хүнд байдалд орох нь бага тий. Зарим одоо энгийн спонж хүмүүсийн сэтгэл готролд ороод байгаа зүйлийг угаасаа бага мэдэрч байгаа учраас сэтгэл зүйн хүнд байдалд орохдоо бол бага байдаг аа. За мөн бас онцлог нь тэд мэдрэмжээ хуваалцах дургүй. Өөрсдөө нэг сайн мэдэрч чадахгүй байгаа учраас тэрийг сайн хуваалцах дургүй. Гэхдээ энэ нь болохоор тэр өөрөө ингээд зориудаар тэр сэтгэл хөдлөлөө нуугаад байгаа хэрэг биш. Угаасаа бага мэдрээд байгаа. Тэгээд дэрс нь бүрхэг өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ч гэсэн өөрөө тайлж уншиж тайлбарлаж чадахгүй учраас сэтгэл хөдлөлөө илэрхийлэх дурггүй байдаг. Тэгээд дурггүй байгаа нь өөрөө нөгөө сайн таньж чадахгүй байгаа учраас тий сайн ойлгохгүй байгаа юм а тайлбарлах аюу хэцүү шүү дээ тий. Тэрнтэй бас адилхан юм байна. За мөн та яг ийм бүрхэг хүнтэй хэрвээ харилцаж байгаа бол тэдний үгийг сайн сонсох хэрэгтэй ингэнэ. Тэгээ ялангуяа тэр сэтгэл хөдлөлийн тийм бүрхэг хүмүүс өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг ч ингээ сайн таньдаггүй, сайн илэрхийлж чаддаггүй тийм хүн танд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хэрвээ илэрхийлэх юм бол тэднийг маш сайн сонсож хүлээж авах хэрэгтэй ингэнэ. Яагаад гэхээр тэр хүмүүс чинь ингээд маш том зүйлээс нь гэсэн маш бага мэдэрдэг гэж байгаа шүү дээ тийм бүрхэг хүмүүс. Тэгтэл тэр бүрхэг хүн хэрвээ надад миний сэтгэл санаа хэцүү байна гэж хэлэх юм бол тэр нь бүр үнэн сэтгэлээсээ маш хэцүү байна гэсэн үг. Хэцүү зүйл тохиолдсон ч гэсэн ийм төрлийн хүмүүс маш хэцүү одоо байдлыг бол маш бага мэдэрдэг шүү дээ тий. Тэгтэл өөрөө хэцүү байна гэж хэлж гин гэдэг нь энгийн хүмүүсийн хэцүү байна гэдгээс хэд дахин хэцүү учраас л хэцүү байна гэдгийг илэрхийлж байгаа гэсэн. Тэгэхээр таны харилцдаг одоо бүрхэг хүмүүс тий хэцүү байна гэж хэлэх юм бол та үнэн сэтгэлээсээ тэр хүнд одоо хэлж байгаагаасаа тэр хүн амнаасаа зүгээр хэцүү байна гэж хэлсэн ч гэсэн цаанаа дотор бол бүр маш их амар туйлын хэцүү байгаа юм байна гэж хүлээж авах хэрэгтэй юм байлээ. За мөн дээрэс нь энэ хүн баярлж байна, танд талархаж байгаагаа илэрхийлээд зүгээр л баярлаа, надад таалагдж байна, туссанд баярлаа гэж энгийнээр хэлсэн ч гэсэн ийм бүрхэг төрлийн хүмүүс хэрвээ баярлаа ч юм уу, танд талархаж байна, танд хайртай ч юм уу тэгж илэрхийлэх юм бол үнэхээр тэр нь туйлын ихээр мэдэрч байгаа учраас илэрхийлж байгаа хэрэг учраас ийм бүрхэг төрлийн сэтгэл хөдлөлтөй хүмүүсийг бол тэдний үгийг маш сайн сонсож хүлээж авах хэрэгтэй гэсэн байна. За мөн энэ хүмүүсийн нэг онцлог нь гэх юм бол тэдний байгаа байдал зарим хүнийг бухимдуулж мэддэг. Яагаад тэгэхээр сэтгэл хөдлөлийн баярлаад байгаа, гомдоод байгаа нь мэддэхгүй учраас зарим хүмүүсийг бухимдуулдаг. Гэхдээ нөгөө талаасаа энэ бухимдуулаад байгаа нь ерөөсөө танаас сэтгэл хөдлөө нуугаад байгаа хэрэг биш. Өөрөө нөгөөдхөө өөрөө ч сайн ойлгодгүй, өөрөө ч сайн тэрийг илэрхийлж чаддгүй тэр хүний онцлог учраас хүлээж авах хэрэгтэй. За гэхдээ зориудаар танаас нуугаагүй учраас тэрийг нь бол асуух юм бол харилцаа илүү гоё болно. За хэрвээ та өөрөө бүрхэг хэвшин чанарын хүн те өөрөө сэтгэл хөдлөө сайн бас ингээд анзаарч ойлгож чаддгүй, өөрөө тэрийг илэрхийлж чаддгүй байх юм бол харилцаж байгаа хүмүүстэй ч гэсэн те миний сэтгэл хөдлөл жоохон бага. Би жоохон сэтгэл хөдлөл илэрхийлэхдээ таарав гэдгээ өөрөө амаараа хэлчих юм бол бас харилцаа илүү гоё тодорхой болж эхэлнэ гэсэн үг те. За мөн ийм төрлийн шин чанартай хүн бол өөрөө сэтгэл хөдлөлөө бас нэлээд зориудаар анзаараад тэрийг илэрхийлээ. Бүр зориудаар илэрхийлж авах юм бол бас зүгээр гэсэн үг те. За дараагийнх нь хэв шинж гэх юм бол чиглүүлэгч буюу луужин хэв шинж. Энэ луужин хэв шинж нь бол юу юм бэ лээ? Сэтгэл хөдлөлийн одоо чадвар маш өндөртэй. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг өөрөө удирдах чаддаг. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг бол нэлийн сайн таньдаг хүмүүсийг хэлдэг. Ууралсан, бухимдсан мэдрэмж төрөх юм бол би ууралж ин да, бухимдж ин да. Уурлах нь надад ашигтай юу, ашиггүй юу гэдгийг өөрөө мэдээд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг зохицуулж чаддаг. EQ сэтгэл хөдлөлийн чадамж маш өндөртэй хүмүүсийг хэлдэм байлээ. Тэгээ луужин гэж нэрлсэн шалтгаан нь луужин чинь юмны зөв чигийг тодорхойлдог шүү дээ, тий. Тэгээ луужин хэв шинж чанартай хүмүүс өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах зөв зөвлөнд чиглүүлж чаддаг. За мөн бусд хүний сэтгэл хөдлөлийг ч гэсэн бусд хүмүүсийн сэтгэл хөдлөлд нөлөөлж зөв удирдах чаддаг, зөв чиглүүлж чаддаг учраас луужин хэв шинж чанар гэдэг юм байлээ. За ийм луужин хэв шинж чанартай хүмүүс бол онцлог нь гэдэг юм бол тэд аз жаргалыг маш сайн мэдэрдэг. За аз жаргалыг маш сайн мэдэрдэг гэхээр тэр хүмүүсийн амьдрал бусд хүмүүсийн амьдралаас илүү их аз жаргалтай болохоор аз жаргалыг мэдрээд байгаа мөг үл ерөөсөө үгүй. За энэ хүмүүс аз жаргалыг илүү их мэдэрдэг гэдэг шалтгаан нь болохоор өөрсдөө нөгөө сэтгэл хөдлөлөө удирдах чаддаг. Ер нь бол энэ сэтгэл хөдлөлийн чадамж нэлээд өндөртэй хүмүүс учраас аз жаргалгүй байхаас илүү аз жаргалтай байх нь илүү дээр за мөн гомдож гутрах нь биднэрт илүү хохиролтой гэдгийг мэдэрдэг учраас бусад хүний нүдэнд бол нэлээд их аз жаргалтай хүн шиг харагддаг. За гэхдээ аз жаргалтай байгаадаа шалтгаан нь өөрсдөө сэтгэл хөдлөлөө удирдах чиглүүлж чаддаг учраас бусд хүмүүст бол нэлээд аз жаргалтай харагддаг гэсэн. Гэхдээ зүгээр л аз жаргалтай харагдаад байгаа юм биш. Жинхнээс аз жаргалыг сайн мэдэрдэг хүмүүс байх нэ. За ийм хүмүүс бол бас нэг онцлог нь тэдний амжилт гаргах магадлал маш өндөр байдаг. За амжилт гарах магадлал маш өндөр гэдэг нь болохоор одоо сүүлийн судалгаагаар ч гэсэн тий хүн ер нь бол амжилт гаргахад оюуны чадамжаас илүү сэтгэл хөдлөлийн чадамж илүү чухал юм байна гэдгийг батлаад байгаа шүү дээ тий. Жишээ нь одоо айгүй мундаг том сургууль төгссөн ч гэсэн өндөр боловсралтай ч гэсэн сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй бусад хүмүүстэй харилцан ойлголцож чаддаггүйгээсээ болоод нийгэмдэр амжилт олж чадахгүй байгаа хүмүүсийн жишээ маш олон байдаг. За эсвэргээрээ тийм өндөр гоцгой авяас чадвар байхгүй ч гэсэн бусад хүмүүстэй бүгднтэй бүх хүмүүстэй айгүй гоё харилцдаг учраас нийгэмдэр амжилт олсон хүмүүсийн кейс
хүмүүс маш олон байдаг. Тийм учраас энэ одоо луужин төрлийн өөрхөн сэтгэл хөдлөлийг удирдах чаддаг, бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг бас зөв чиглүүлж чаддаг хүмүүс бол амжилт гарах магадлал нь тийм учраас их байд юм байна. За ийм хүмүүсийн дахин нэг онцлог нь гэх юм бол тэдэнд хүнд хэцүү зүйл тохиолдоход тэд нар бол тэр байдлаасаа маш хурдан гарах чадвартай байдаг. За мөн тэд бусад хүмүүсийн сайн сэтэлжүүлэгч болдог. За сайн сэтэлжүүлэгч болоод байгаагийн шалтгаан нь бол тэр хүмүүс сэтгэл хөдлөө зөө удирдснаар тий зорилгынхон төлөө эсвэл бол бусад хүнтэй сайхан харилцаанд бол өөрхөн сэтгэл хөдлөлийг зөө удирдах хэрэгтэй гэдгийг бусад хүнд ойлгуулж өгч чаддаг учраас бусад хүний бол сайн сэтэлжүүлэгч болдог. За дээрэс нь хүний одоо хүнд хоёр төрлийн хэрэгцээ байдаг гэж байгаа шүү дээ тий. Нэг нь болохоор материалын хэрэгцээ, нэг нь болохоор сэтгэл хөдлөлийн хэрэгцээ. Энэ хүн болохоор тэр бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийн хэрэгцээг нь бол сайн хангаж өгдөг учраас их лидер болох магадaltaй байд юм байна. За 6 дахь нь болохоор хүндий буюу мөсөн хэв шин чанартай хүмүүс. Ийм мөсөн хэв шин чанарын хүмүүс ямар хүмүүс вэ гэхээр энэ дээр жишээгээр бичсэн байлээ. За одоо нэг спортын тэмцээн болоод нэг багт яллаа гэж бодъё л да тий. Тэгэх юм бол нөгөө тамирчид нэг л амар ойрлолтоор баярлал би бингээ тэрэл үнсэж ингээл амар баярлснаа ингээл аюу илэрхийлдэг штэ тий. Тэгтэл тэр дунд нь нэг хүн ерөөсөө зүгээр энийгээ зогсоод ингэж бодъё. Бүс нь ингээд баярлал өрлөл ажил нэг хүн энийг ингээд дуртаанч мэддэхгүй дургуйж мэддэхгүй нэг ганцаараа энийгээ зогсчихлаа гэж бодъё л да тий. Тэгэх юм бол тэр хүн бол хүндий буюу мөсөн хэв шин чанартай байх магадлал өндөр юм гинэ. За гэхдээ тэр хүн ингээд баг хамт олон ялсандаа маш их баярлал орилж байхад ганцаараа ингээд нэг дуртаач юм шиг дургуйч юм шиг зогсож байгаагийн шалтгаан нь үнэхээр тэр хүн ингээд одоо баг хамт олон ялцсанд баярлахгүй байгаадаа биш. Бас одоо тэр баг хамт олноо баг эсэргүүцээд байгаа юм бол бүр биш. Зүгээр л энэ хүн өөрөө сэтгэл хөдлөлийг маш бага хэмжээнд мэдэрдэг, тэрийг бага илэрхийлдэг учраас л тэгээ зогсож байгаа гэсэн. Тэгэхээр ийм одоо хүндий буюу мөсөн хэв шин чанартай хүн таны толгойд хэрэг орж ирэх юм бол тэр хүн одоо таны сэтгэл хөдлөлтөд ингээд хамт та баярлж байсан ч тантай хамт баярлахгүй, та гуниглж ивэл тантай хамт гуниглахгүй байгаа. Ялцгүй өөрөө гуниглж байгаа, баярлж байгаа танд илэрхийлэхгүй байгаа нь тэр нь ингээд таныг эсэргүүцээд эсвэл өөрхөн сэтгэл хөдлөлийг нуугаад байгаа хэрэг биш. Угаасаа л тийм хүндий буюу мөсөн хэв шин чанартай хүмүүс бол сэтгэл хөдлөл багтаа байдаг бахны. За ийм хүмүүсийн бас нэг онцлог нь гэдэг юм бол тэд ийм хүндий мөсөн хэв шин чанартай хүмүүс бусдын урмыг маш сайн хугалдаг гинэ. За яагаад гэхээр одоо бодоод үзье л та одоо хүндий мөсөн хэв шин чанартай хүнд аюу гой гараа гаргаад бэлтлээ гэж бодъё. Тэгсэн чинь нөгөө бэлгэж авснаа баярлалаа. Дуртаач байгаа юм уу, дургуйч байгаа юм уу, бэлгэн таалагдах байгаа юм уу, эсвэл би таалагдах байгаа юм уу тий гэж бодно шүү дээ тий. Тэгэхээр ийм хэв шин чанартай хүмүүс болохоор сэтгэл хөдлөлөө сайн гаргаж чаддаг учраас бусдын урмыг хугалах магадлал бас өндөр байдаг гинэ. За энийг сонсож үзээд за би ч бараг хүндий мөсөн хэв шин чанартай юм шүү гэж хэрвээ та бодож байгаа бол бусд хүнд буруу ойлгогдохгүй тулд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг аль болохоор хүчээр зориудаа илэрхийлж явах хэрэгтэй ахны. За гэхдээ юм болгон одоо туйлын сайн туйлын муу гэсэн юм байхгүй шүү дээ тийм юм болгон давуу болон сул талтай. Тэгвэл ийм хүмүүсийн давуу тал нь юу вэ гэхээр тэр сэтгэл санааны төвөгтэй асуудал өртгөн бага байдаг. Сэтгэл зүйн хямрал бага өртдөг. Гэхдээ сэтгэл зүйн хямрал бага өртөн гэдэг нь нөгөө луужин хэв шин чанартай юм шиг тийм луужин хүмүүс бол өөрхөн сэтгэл хөдлөлийг удирдах гэсэн шүү дээ тийм. Гэхдээ энэ луужин хүмүүс шиг жихнээсээ зориудаар би ингэ сэтгэл зүйн хямралд орж болохгүй ийм би хямралд удаан байж болохгүй гэж сэтгэл зүйн хямралаас огт гараад байгаа хэрэг бол биш. Ийм хүмүүс маань угаасаа л нөгөө сэтгэл хөдлөлийг бага мэдэрдэг учраас сэтгэл зүйн хямралд ч гэсэн бага өртдөг. Нөгөө хүмүүсийг хямраагаад байгаа зүйлийг бага мэдэрдэг учраас тэрэнд нэг бага өртдөг гэсэн. Тэгэхээр ер нь бол зориудаар ингэж удирдах чаддаг болов сайн ч гэсэн энэ хүмүүс маань зориудаар удирдах чаддаггүйгийн давуу нэг тал нь юм бол сэтгэл зүйн хямралд бага өртдөг бахны. За энэ хүмүүсийн бас нэг онцлог юм бол тэд романтик зүйлд дурггүй. Угаасаа дургүй нэ. Тийм уян амар уянгалсан хайлуулсан юмд угаасаа дургүй. Өөрөө угаасаа тийм мөссөн хүүтэй хэв шин чанартай ч тийм хүндий хэв шин чанартай учраас тийм уянга найлсан хайлсан юмд бол дургүй юм байна. Тэгэхээр таны магадгүй хос ч тийм ийм романтик зүйл дургүй. Та өөрөө гоё романтик байсан ч гэсэн гоё хариу үйл үзүүлж чаддгүй байх юм бол мөсөн хэв шин чанартай байх магадлал өндөр. Энэ нь гэхдээ танд дургүй биш. Зөвхөн өөрөө ийм хэв шин чанартай хүн. За эсвэргээрээ та өөрөө ийм хэв шин чанартай бол эсрэг хүнийгээ ч юм уу гомдох магадлалтай учраас болж өөрхийн сэтгэл хөдлөлийг илэрхийлээд нөгөө хүн чинь танд сайхан зүйл хийчих юм бол тэр нь талархснаа илэрхийлэх ч юм уу тийм байх хэрэгтэй ахны. За 7 дахь хамгийн сүүлийн хэв шин чанар нь болохоор мэдрэмтгий буюу цаасан хэв шин. За энэ цаасан гэдэг дээр ингэж хэлсэн байна. Цаасан болов л шүү дээ. Та ийм цаасан хэв шин чанартай хүнтэй харилцаж байгаа бол та өөрийгөө ингээд баахан цааснуудын дунд бензин бариад явж байгаа хүнээр төсөөлөх хэрэгтэй юм гинэ. Тэгэхээр нэг л буруу үйлдэл хийх юм бол галт үргэлзэн гэсэн үг шүү дээ, тий. Юу гэсэн үг гэхээр энэ мэдрэмтгий буюу цаасан хэв шин чанартай хүмүүс бол шатахтаач амархан, урагдахтаач амархан, норхтооч амархан ер нь бол маш имзэг, хитрхи имзэг мэдрэмтгий хүмүүс гэдэг юм гинэ. Маш хэцүү гэсэн үг тийм хүмүүстэй харилцах. За магадгүй гэхдээ маш хэцүү гэж ярьж байгаа гэсэн бид нэр өөрсдөө бас өөрийгөө анзаарахгүй цаасан хэв шин чанартай байх магадлал ч гэсэн өндөр шүү дээ тий. Тэгвэл энэ цаасан хэв шин чанартай хүмүүс ямар онцлог байдаг вэ гэсэн чинь нэгт болохоор тэд сэтэлчгтэй амархан гинэ.
Яагаад тэгэхээр нөгөө угаасаа цаасан тийм хэврэг бусдын нөлөөнд маш амархан автдаг учраас бусд хүн өөрийг нь сэтэлжүүлээ чи чаднаа гэд урамтайгаар гэх юм бол маш амархан сэтэлждэг. Энэ бол бас давуу тал гэсэн үг шүү дээ, тий. За хоёр дахь нь болохоор тэдэнтэй маш болгоомжтой харилцах хэрэгтэй. За саяны хэлсэнчлэн та өөр бензин барьж явж байгаа, гал барьж явж байгаа таны хажуу дүүрэн цаас байгаа учраас тэднэр хэрэг хүмүүстэй харилцахдаа маш болгоомжтой харилцах хэрэгтэй. За хэрвээ магадгүй та өөрөө бусдын хүний үгэнд маш амархан бүдэрдэг, бусд хүн тань руу уурлахад, бусд хүн тань руу баярлахад тэрэнд нь бүр хитрхи их амар мэдрээд идэх тий. Нэг хүн тань руу ууралсан чинь тэрийг нь бараг 7 хоног жингоо боддог ч юм уу. Тийм төрлөөх байх юм бол та өөрөө цаасан хэвшин чанартай гэсэн. Хэрвээ та цаасан хэвшин чанартай юм бол таны өөрийн чинь сэтгэл зүй маш хэцүү бөгөөд бусд хүмүүс ч гэсэн тантай харилцахад маш хэцүү учраас та өөрөө цаасан хэрвээ хэвшин чанар танд байгаа бол тэрийг хүлээн зөвшөөрөөд бусд хүмүүс ингээд таныг уурлаж гомдоосон ч гэсэн тий. Тэрийг би энэ зүйлийг би өөрөө цаасан хэвшин чанартай учраас байгаа зүйлийг би хитрхи их давуулан мэдэрдэг шүү гэдгийг хүлээн зөвшөөрөөд амар баярлаад амар гомдоод ивэл энэ нь би байгаа байдлаас нь угаасаа би жоохон мэдрэмтгий төрлийн хүн учраас байгаагаас нь хитрхи ихээр би эмзгээр мэдрээд байгаа шүү. Надад мэдрэгдэж байгаа байдлаас бодит байдал арай бага байгаа шүү, арай гайгүй байгаа шүү гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг тий. За энэ хүмүүс бас юу яадаг? Олон зүйлд зэрэг санаа зовёодог. Олон зүйлд зэрэг санаа зовдог. Бас одоо энэ дээр бүр тэгээчсэн байсан. Нэг сарын өмнө нэг машинтай шүргэлтлээ гэхэд тэрийг бараг сарчингаа бодож стресстэй төрлийн хүмүүс гэсэн байсан. За мөн тэд нэр стресс амархан өртдөг. Тэгээд тэд хитрхи их болгоомжлдог. За энэ бол яг ингээд бас давуу болон сул талтай шүү дээ тий. Хитрхи их болгоомжлдог учраас бусд хүмүүстэй харьцахдаа бусд хүмүүсийн сэтгэл санааг айгүйх ингээд анзаардаг ч юм уу тийм төрлийн байх магадлалтай тий. За гэхдээ спонж төрлийн хүмүүс бол бусд хүмүүсийн ингээд сэтгэл хөдлөлийг нь хамт мэдэрдэг болвол цаасан төрлийн хүмүүс бол бусд хүмүүсийг ингээд одоо болгоомжлдог яг гоё мэдэрч харьцдаг болвол тийм төрлийн хүмүүс биш байд юм байна. За тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр энэ ухаалаг сэтгэл хөдлөл гэсэн ном дээр үндэслээд хүн болгон одоо хүмүүсийн нийтлэг 7 сэтгэл хөдлөлийн хэв шинжийг танилцууллаа. Тэгээд та өөрийнхөө хэв шинжийг олоод давуу болон сул талаа мэдээд бас тантай харилцаж байгаа олон хүмүүсийн сэтгэл хөдлөлийн хэв шинж чанарыг мэдээд тэр хүмүүсийн давуу болон сул талыг нь мэдчих юм бол илүү гоё үйл ойлголцохгүй харилцах болов гэсэн үднээс өнөөдрийн бичлэг дээр сэтгэл хөдлөлийн 7 хэв шинж чанарыг танилцууллаа. Тэгээд миний хувьд бол энэ номыг уншиж үзээд одоо яг сэтгэл хөдлөлийн талаар анх суралцж байгаа одоо над шиг ч юм уу тийм мэрэгжлийн бос хүмүүст бол гайхалтай тохирсон энгийн үгээр бичсэн яг шууд практик дээр аваад хэрэгжүүлэхээр боломжтой ном санагдсан тийм онлын үг багтаа энгийн үгээр одоо шууд хэрэгжүүлэх зүйлсүүдийг бичсэн байсан болохоор их амар байсан. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяртай.